Би нийслэлийн төргөн тусламжийн төвийн дуудлагын хэмж Баатрин сайн гişиг гэдэг. 8 настай талуун тогоон төлөвлөсөн. 103-т 1 жил ингээд ажилласны дараа бол ерөөсөө тухайн энэ яг яаралтай тусламжийн яг энэ эмчийн мэрэгжилд маш их одоо дуртай болоод би бол ажилдаа аюул дуртай. За тэгээд 23-нд 1 жил ажилласны дараа шилдэг эмч болж исэн. Тийм. Тэгээд одоо тэрнээс биш тасралтгүй яг ингээд 2 жил дахиж ажилласан байгаа. За сайн байна. За яасан блэ? Юу болсон бэ? Намайг харин юу хийж байгаа юм гүйж явж байгаа. За. Халуун зүгээр орчихсон. За саяны дуудлага маань болохоор 8 настай хүүхэд халуун тогоонд түлэгдсэн байсан. Гүйж явж байгаад. За тэгээд ерөнхийдөө ингээд яг түлэгдэлтийн үеийн анхны тусламж юу үзүүлэх ёстой вэ гэвэл эхлээд хүүтэ урсгал усанд нэг 10-20 минут ерөнхийдөө сойх ёстой тухайн түлэгдсэн хэсгийг. За та ирэхээс өмнө ямар тусламж авсан? Тэгээ нөгөө хүүт усаар шавьдаг хэрэг харин. Зөв. Хүүт усан байсан тий. Чи юу сандртай Хэрвээ түлэгдэлтийн талбай маш том байвал хүүтэ усанд бас хамаагүй байгаад иж болохгүй. Тэр гипотермд ороод хатгаа болгох ч юм хүндрэх тохиолдол их байдаг. Тэгэхээр гипотерм сэргийлэх хэрэгтэй байдаг. За шингэн ер нь алдалттай байдаг учраас шингэн юм сайн болгоо шүү. За ивч тий. За ингээд за тус дүрхэд миний дүү өвдөн угаасаа за жоохон исчих тий. За нүгжсэн насыг бол хуруу зузаан дүрхтэй шүү. Ер нь бол нэлээд сайн дүрхэн ингэжиж өвдөлтийн намдаа дээрээс нь өвдөлт. За мэд энэ гар их чинь гарын барьж. Тий өвдөлт нь миний хөөд түлэгдсэн хэсгийн цаашаа ингэж нэвчиж яхаас сэргийлэн заа. Халуун цааштай амжихаас ерөнхийдөө сэргийлээд бид чал ороод ирэх хооронд харин хүүхдээ гүйж явж байгаа даа. Хаагаар орчлаа. Одоо ерөнхийдөө имлэг дээр бол ингээ олон хүний баг ажилтдаг те совилогч, асрагч, их хэмж за болохгүй бол бүр яаралтай одоо юу шаардвал зөвлөх хэмжээ дууддаг ч юм уу те. Тэгтэл яг бидний хувьд болохоор зөвхөн ганцаараа за яг хоо жолооч ах маань бол маш сайн тусалдаг. За домны одоо ингээ бооц хэмжээ харьцангуй гайгүй заа юу. Тий өвдөлт нь ингээд намд нь сая өвчин намдынхаа мэднэр хэрэгэлсэн юм чи. Одоо тэг шингийн юм асцаа уугаад имлэг очиод үзүүлээ шүү заа юу. Одоо хоёулаа гэс имлэг орё минь хөө заяа. Ээжиг өөчлөөр минь хөө. Төргөн тусламжийн чул ер нь сэтгэл зүйгээ бол маш сайн хянах чадвартай хэрэгтэй. Үйлчлүүлж байгаа өвчтнүүд чинь маш их айд сандарсан. Тэгтэл тэнд бол ингээд төргөн тусламжийн эмч бол өөрийнхөө сэтгэл санааг бүрэн хянаад удирдаад маш тайвнаар ингээд зөв шийдвэр гаргах хэрэгтэй. Тэнд ингээд дагаж ороод сандраад яахыг мэдэхгүй байгаад тэгвэл тэнд алдаа гардаг. Асан. Үнж татчихсан. Оосо татлагдаг юм. Сэтгүүл ирэлдэг юм. Өнөөдөр энэ тэр юм хэрэгсэн байна. Лаа юу? Өөр юм хэрэгсэн. Яа төлөвлөсөн. Скрач яасан. 5 минут харж байгаа сэтгүүлсэн юм татдаг. Сүлт хийзэж татлагсан. Хэрсэрхэн юм нэ. Тэр дэвтчихсэн үү? За. Утлын мөсөн үү? За. Да. Зэг салт. Тийм ээ, дэцэг онцлогдчихсэн. Сүүл 2 сарын өмнө ингэж татсан гэж. Ерөн чимэг огт бадрах гэдэг. Одоо нийслэлийн төргөн тусламжийн төвд ажиллах 6 дахь жилдээ орж байна. Тэр огт. За ямар ч нэг эсмэс ийда. Би ерөнхийдөө багасаа имэ дээр өссөн. Манай имэ өөрөө илгэний хавдар гэдэг уншаал нас.
Тэгээд би ч нөгөө эмээг өгт эмээд их хайртай. Эсвэл эмээг төл цуг амьдрал би эмээг асуудаг л байсан л. Хэрвээ манай гэрээс хэн нэг нэмж байсан бол босгоод ирэх байсан болов тийм ээ. Ямар нэгэн байдлаар энэ хавдар гэдэг зүйлийг аваад хайчих болтгон бах та. Тэгэл ерөөдөө тэр зүйл ерөөдөө эмч болъё гэсэн тийм акцентыг өгч тийм эмч болох зорилготой л болсон тоо. Би ер нь тууралтын гарсан юм байна өгч. Гараагүй. Хоёр ер нь халдварт руу очсон юм байна да. Гадаач нөө мингит чинь шууштай. Ерөнхийдөө бол энэ дуудлага маань бол юу 10 настай хүүхд өндөр халдвар гэдэг. Ерөнхийдөө бол тэр өдөр манай төрөнд төсөмж 3 удаа дууцсан хүүхд байсан. Эхний очилтын дээр эмч маань болохоор халууны ерөнхийдөө үзлэгээ хийгээд халуун буруулахлаа зөвлөд явсан. Хоёр дахь дээр нь мөн адил эмч очиод халууныг буулгаж явсан. Гурав дахь дээр нь болохоор би өөр очсон. Менингит гэж байгаа юм биш л те. Зүгээр яг зүгээр очиж шинжилгээ өгсөн. Цаа явах. Та цаашнаа болоод хийвч. Хүүхдийг бол ерөнхийдөө өвчгөл болол танзелит гэдэг. Одоо ерөнхийдөө бол залхиурын эдийн төрөсөл болсон хүүхд байсан. Тэгээ ерөнхийдөө халдвартын тухайд өвлийн үлэл байсан. Ханаа томооч их байсан. Хажуугаар нь нөгөө коронавирус, менингококкийн халдварууд гараад эхэлсэн үе байсан болохоор халдвартын эмнэлэг рүү очиж шинжилгээ өгье тийм ээ. Ерөнхийдөө бол ялгаа онцлогоо хийлгийе гэсэн тийм ээж нь тийм зөвлөгөө өгөөд эмчилгээч өгöd үлдээсэн баг. Халдварт дээр очиж шалгууллаа дээ лай өгч. Тийм ууг нь бол хатгаа энэ төр бол байгаагүй шүү дээ. Тэгээ халдвартыг зүгээр хүлээн авахар яваал очиж. Тийм хоолой нараа андаа угаасаа идэлсэн баг. Өнөөдөр маргааш уугаал гайг болох хэвчээ. Тэгтээ ихгүй. Өөрсөр намдахгүй байгаа тийм. Калитрамис зүүн хүчтэй л байдаг. За тэгэхээр одоо шууд яваад очих заа явах чаа. Тэгээ халдвартан дээр явах чаа. Гамболтын игчин гэдэг 2018 оноос одоо хүртэл нийслэлийн дөрвөн сүлжээний төвд дуудлага хийх хэмжээр ажиллаж байгаа. Тэр шатар нэг татгна. Манай ээж бол туул цэцэг гэдэг хүн байдаг. Одоо Улсын аймагт халдвартын цэцгийн эрхлэгчээр одоо хариуд хичээл ажиллаж байгаа. Одоо мэргэжлэр үлсэн хүн байна. Асан байна. За өөр нь яасан хөвтлээ? Энэ байна 2 хоног халуураа. За. Тэгээд энэ үтстэй тэгээд гэрэм. Жаахан гэдэж. Мод. Жаахан хилийн дараа за. Гэрэ. За баста. Өөр ямар зөөр вэ? Энэ байна халуураа амсгаад тэгээд энэ бүр уртаар ингэсэн амсгал аваад энд өвдөд байна, хотоод өвдөд байна, тэц өвдөд байна, энд өвдөд байна гэх. Тэгээд хэлний уртаар амсгаа аваад тэгээд халуунтай байсан. Тэгээд халууны юм өгсөн. 9 сард нэг хөвцсөн юм байна те. Тий. Энэ дээр нялхас твтэд хаалганд орсон юм байна тийм үү? Тий. Одоо л өвдсөн л байна. Өвдсөн байна. Бас улаагаад үргэлжсэн байна. Оо за. Удахгүй хүрнэ заа. Өглөө цэр гарч байна гэж. Өглөө босоход нь. Шөнө ундахтаа ханиалгаж байна. Жаахан ханиалгаж байгаа. Хамрын бүр битүүч. Байнгын битүү байгаад наа.
За нэг хашлын юм тий түгээр бичээд өгчлөө шүү. За. Хашлын юмыг нь та орой унтахт нь таллаад дуулгаараа заа яа. За бусдаар болсон. Өөр тийм утастай. Ер нь уулгаж байгаа юм. Тэгэл бол. Тийм өөр бол болно. За өгч илүү төвтэй юм ирэхгүй. Тэгээ энэ чихрийг идэхгүй шүү дээ. Тийм. Хамар нь битүү ингээд чихэр идэд үл идэхгүй ш. За. Нусаас ахвал шүү. За эмээгээрээ өглөө олгон заа. За. Энд очтор юм уу? За сайн байна уу ахын дүү? За чамаа хин гэдгийг миний хөө хаана өвдөж байна? Өвдөж байгаа юм байхгүй байна. Хаавар өнгөрсөн. Санахгүй байна уу? За эмч нь үзээд хийж чамаа. Эмч рүү жоох орчих. За энийг яалаа шүү зэ, тайллаа шүү за. Хоёлаа чи алхаж гიშ чадах уу? Алхаж чадах уу? Хоёлаа машинд ороод үзье заа ёо. За яа. Хаянд дуулган дагуу дуулган мэдээлэлд өгч бодлоо. 12 орчим насны эрэгтэй хүүхэд Land Cruiser маркийн автомашинд мөргсөн. Тэгээ мөргсөн газраас хол очсон. Тэгээ хүүхдийг болохоор юм хэд бол машин дотор суулгаад биднийг хүлээж хийсэн л да. За манай зүйл ийш хөвтчих. За өвдөж байгаа юм биш хэлээ шүү заа ёо. Яасан яах юм машин урд гүйс юм уу яасан? Санахгүй байна уу? За юм чинь уушгийн чангалаа шүү заа ёо. Жаахан хүүтэн шүү битээч чараа за. За санамсалаа. Оо сайн мундаг. За сайхан тайвшираад өгөх юм. Өвдөж байгаа зөөр эмчтэй хэлээ шүү заа ёо. Санаа зовлуулгүй харьцаа шүү заа эмчтэйгээ. За эмчлээ өөлөхгүй шүү заа ёо. Айж өөлж болохгүй шүү за. Тухайн улсаар хүүхдэд маань болохоор зовөр байхгүй, ил хүүхдэд шинж байх. Муу ясны хуурлын шинж байхгүй, хэвлэдэд зөөлөн эмзэглэлгүй, цээжний хэрэгцээ хэвээ. Ерөнхийдөө бол би хөнгөн элбэний төрөлд гэсэн юм аа ба. Хэд бол зөөр бах та. За аав нааш ороод ирээ. Тасаа мэн уу та. За одоо хүүхдэд нь одоо яс хуурлын шинж тэмдэг байхгүй. За ёо. Одоогийн яг эмчийнхэн тэр хөвлөө зөөлөн эмзэглэлгүй мөн уушгийг чагнаж үзлээд хөвлийн дотор одоо цээжний дотор хөндийн гэмт байна уугүй юу те арга гэрийнх нь бол арга гэрээхэнд үзлэгийг ерөнхийд бол нэг бүршлэн тайлбарлаж хүүхдийг ерөнхийд бол давтан одоо гэмтлийн хожуу үеийн хүндрэлээс сэргийлэх зорилгоор ерөнхийд бол лавшруулсан одоо дараагийн шатлын юмруудч лавшруулсан үзлэг хийлгэрэ гэдэг зүг гэсэн байгаа. Тэгэхээр маш сайн ихлээд ажиглаа 24 цагаас талгаж хэвтрийн нэглэн бариулна. Хөдөлгөөн хийхгүй. Саяны юм шиг машинаас өсөж буухгүй шүү заа яах юм дөө. Арчин дээр айгүй хурдан гүйж гарч иж энэ бодон мөргөдөд буцаж гүйгээл би зогсоод өөдөөд нэг наашаа манаас нэлээд тулгамдсан байна. Тий. Гэхдээ хүүхэд тулгамдсанаас болоо надаас өөрөө нуугаад иж болно. Шинж тэмдэг илэрсэн тохиолдолд энэ бас компьютер донгороо шийдээд бас мөргөд буцаж гүйгээд уулаад яг энд нэг хүн явж исэн тэрж аваад би хоньсон зогсоод тэрж аваад тэгээд улсууд ч нөгөө цогмонхоо онгоод наад хүүхдээ энэ дүндэг авч яваад тэгээд сандгаад ингээд яс. Их хурцтай гүйж гарч ирсэн. Гэтэ ер нь гарцсан дээр миний буруу да. Тэгэхээр та яг хөө одоо шинжилгээнийх нь асуултыг хариуцаад шинжилгээ мэдлэгийг ягаад цагдаа магддаг их мэдүүлэг энэ төр таядмасаа гүйж ягараа заа ёо. айж болохгүй шүү заа. Ийм мундаг залуу ээж за. Ойлгосон уу?
Аль. Босоо. Тааш үзээ. Тааша ийш машин дороод хахаа үзээ. Гадаа унтаад байна. Та гадаа унтаад байна штэ. Авч явахгүй та наана сууж. За. Хүлээдэн шүргэрэ. Аа. Ихнэн хаана гон байхаа? Алтайгаа үзүүлээд тээ. Хингэд юм нэг. Таны хингэд юм бэ? Гэ нэрээ лаха. Эцэг наатаны харуулдаг л та. За, малгайгаа өмс. Тэнд одоо худлаа илж яах вэ алий? хин хүүг заах уу? За. Алий. Сабаа малгайгаа авд өгөө. Түл боожоо. Малгайгаа аваа. Одоо хууцсан иччих. Нэрэл чи хингэд яхаа? Бүгд нэр сонсч аав хөө юм уу? Гээгүй нэрээ хэлээд гээ. Гаагүй. Монголоос нэр ихтэй байдаг юм аа. За. Хэвчээ. За малгайгаа өмс. Сайн байна уу? Яасан лөө хөхтөн? Харин. Яа, одоохон зэ. Нурыг нэрч. Яа, зэшин памперс энтер зүйлсэн юм уу? Гүн памперс юм байна. Тэнсэн ч хайгуулсан. Өөрөө мажж байна. Хөхт мажгүй нөө. Гурна. Хаалаг нь хараа. Тийм л. Хоёр гарын дэрч. Хашлын юм өгд үзсэн үү те? Танд хашлыг хоош гэж те. Одоо би нэг хашлын юм өгөө заа явах чинь. Тэгээд бүдгрээд намтахгүй байх юм бол ярьсаачлал үзүүлэн дээ. Боловч цагийн зай мэт өгөхгүй. Ажиглана гэсэн өөрөөсөө хашлын юм яваагаад ажиглана. Намтахгүй хашил хэмдэ байх юм бол ярьсаачлал амжилт үзүүлээд за тэндээс л юм байна. Гэтэ яадаг ч байсан шинэ хэрглэж ирсэн юм байгаа юу? Амбарсандаа байж магадгүй. Янз бүрийн тоос мос ч юм уу те. Ер нь бол Энийг өчтөр нэг харсан гайвал үгүй. Тэмээ гэж харж лээ. Гэтэ янз бүрийн хэрэглэхгүй шүү зэ. Ер нь бол дандаа памперсаа тойрол гарсан байна. 2 гой хөвлий. Ганц нэг өрөөсөө байна. За.
дөрвөлсөн жимч гэдэг бол ер нь бол бүх төрлийн дуудлагын дээр очдог. За энэ дээр бол амьд юмсан, гадна талбайд осол, автомашины осолж гэх юм уу. За дээрээс нь харуулт шигдээс. За тэгээд дотрын өвчин байгаад, хүүхдийн өвчин байгаад. За тэгээд бас мөн төр хэмхтэйчүүд ч гэх юм. Ерөөсө бүх төрлийн мэдээллийг өөртөө цуглуулж иж, бүгдийг цогцлоож ижил ямар ч дуудлаганд очоод сайхгүй, эмээхгүй очоод цэцэмжээ бүрэн гүйцэтгэж чаддаг гэсэн. Сайн байна уу? За хүүхдээ аваад нааш суучдаг юм уу? Нүдний яасан. За өөр ямар зөөрөө. Мэдээж анх ажилд ороход бол төсөөлөөс бол шал өөр байсан. Миний сурсан мэдсэн зүйл бол ажлын байрнаар гараад ирэх юм бол шал өөр үт юм байна гэдгийг л ихний нэг жил бол хэвээсээ мэдэрсэн. Хоёр гарын дарааш. Энд нь тос төрөх гэж байгаа юм уу? Юу төрөх гэж байгаа юм? Тийм. Үнтлэнүүднээс арай бүдүүрсэн байгаа юм уу? Ерөөсөө хоолны баазрыг улаалт бол байна. Гэтэ гэрээр өөр ууж байгаа юм байгаа юм. За энийг ууж байгаа бол энэсэл энийг ууж гиснээс хойш бөөлчихөө. Тэгсэн. Өөр юм бол байхгүй. Нэг жоохон болгоомжтой гэдэг. Тасалчлахгүй. Хэрэв юугаа бөөлжт эзрэг имээгөө гайгүй тогтчих юм бол хөлөөд тэгээ араас нь каш нэг өндөө 5 минутанд нэг 5 мл орчим. Тэгэхээр багаар маш олон удаа гүнсэх шүү дээ. Тэгээ нэг удаа найруулчаад тэрийг бүлийн нэр нь л өгöd. За. Үйлчлэгчд ажиллахад бол нэг бодлын эрсдэлтэй, нэг бодлын бас амар их урам зориг. Дард ихтэй үе юм. Яасан хүн зүйл үргэсэн юм өнөөдөр? Бааш нь тоноос өгөөдсөн үү те? Хорлого өгсөн үү чи? Эрт хажуу. За, тэр их хэмжээтэй шингэн гарсан. Өнгөн усрахаа сайн те? Тэгээ дараа цэнхээ гараад тэгээ жоохон тусах гадаг. Нүгэл битсэн. Хорлого өгсөн үү чи? Дотор муу гарч байна. Хорлого өг. Тэр матлаг өгсөн юм. Үнэлээ үзэж байгаа. Зүгээр ихтэй битээ санацаа. 50 байна шүү. Доош хатуулж гинөө. Анх хэцэг бүрдэх чи. Яг 3 дахь нь тий. Зүгээр одоо энэ рүү явъя заяа. Хинэлсэн хинэлттэй юм тий. Даралны муудгүй. Тогтмол хийдэг нэ. За санд. 90 Энэ л чи тэр нөгөө нэг машинтай очих хүмүүс нь түрүүлээд очиж явж за. Аа бантрах.
33 нэлээ доошоо цус олгаараагүй салиа гарсан. Тэгээд хоёр их ихний хэсгийн хэлтэй даа. Тэгээд даралтын жоохон ихсэн. За тавьчих. Та жоохон хөлгөө их хийсэн нөгөө өнөөдөр яасан? За ачаад өгсөн үү? Батал байна уу доошоо та? Хоёр хүлээ хавчаас уцаа явж айлгаж байгаа. Яа тань. Тунан хөнгөлтэй байгаа юм. Тэр дараа хана. Иш ороод үзчих юм хаа. Хэдэн хүүхэд вэ? Дуудлага мэдээллийн дагуу очиход 4 хүүхэд байсан цагдаа хэлцээр. За энэ 4 хүүхэд ямар учиртай 4 хүүхэд вэ гэхээр хамгийн бага нь 7 сартай, хамгийн том нь 6 настай 4 хүүхэд, нэг айлын 4 хүүхэд. Энд тэнд нь өвдөж байгаа юм байна уу? Хаана өвдөж байна? Энэ яг жоо суулгаад өгсөн чинь. Тэр нь бүр жоох юм биш. Энэ сард. Би бүлэгдэхэд амтаа зүгээр юм госон гэсэн чинь. Сэрхгүй. Зааганд цамцаас өгч. Өппа сайн байна. Имч ширэнгүй би үчээд шүү заа. Зааганд босоо цаашаа хараад зогсож да. Өө яасан монд хүүхдээ. За гүнзгий амьсгалаа. Гэд орда. Гэд. Оо сайн байна. Энэ 3 том нь бол хоол идсэн юм тий. Түн хитэн настай. Тийм. За тэгээд асран хамгаалагчаар нь эмээ харж үлдсэн. Гэхдээ эмээ архиугаад согтуу тасарчихсан тэр 4 хүүхдийг харгалзах ямар ч хүн байхгүй байсан. Тэгээд цагдаагийн байгууллага нөгөө 4 хүүхдийг хамгаалтанд аваад дараагийн шатлалын эмнэлгийн тусламж үзүүлээ заавал эмнэлэгт хандаад үзүүлж явах хэрэгтэй. Тэр нөхцөл байдлыг мэдэхгүй учраас. Оо сайн байна. За тэг барьж байгаа урууч. Оо ийм настай юу? Оо зогсож байгаа. Сайн байна. Ондог. Стам. За яагаад хүлийн харъя. Хүлийн хараатгая. За бас зогсож. За бас зогсож. Яасан бэ? Шалаад байгаа юм чи. За бас аанд ийш ирээ суучих. За. Ээж нь юм уу те? Дөрвөлнгийнх нь ээж нэгсэн. За. Бага нийттэй. 7 сартай. Хамгийн сүүлд та эзээ орхиж юмсан. Хэд хоногийн өмнө? Өнөөдөр сайн нэг айлтар махаа авч өгч. Хэдэн цагийн өмнө? 10. Хүүхэд нь дан хөхөөрөө юу нэмэлттэй юу? За тэгээд 4 хүүхдээ үдсэн 4 хүүхдийн биеийн байдал ерөөхдөө доктортой, амь үзүүлэлтөө доктортой ямар нэгэн гэмтэл бэртэл байхгүй. За тийм учраас үзэлгээ хийгээд төрсэн эцэг эхэд нь цагдаагийн байгууллагатай хамт хүлээлгэж өгсөн. Дөрөв жоох нь. Алгын шинэ дөрөв.